За өмнөх дугаар дээр бол бүгд найрамдах Монгол ард улсын маршал Хордогийн Чой Батсан за хэрхэн Москвад Сталины бараг шууд тушаал шахуу тийм хувилдаанаар за зөвлөлтийн цагаан нөмрөх далуурчид түүнийг адсан талаар бол одоо дэлгэрэнгүй дугаар хийж ярьсан. Яг хав зарим талаараа бол энэ коммунист систем гэдэг өөрөө бол өөрт нь хамгийн үнэнчээр зүтгэж байсан хүүхдүүдийг цаг нь одоо ирэх мөчөд буюу өөрт нь ямар ч хэрэггүй болох мөчөд за эсвэл одоо тухайн улсын тэр удирдагчид хитрхи бие дааж үгэнд нь цаашид орохоо болох тэр мөчөд бол ямар ч өршөөлгүй хайр найргүйгээр бол устгаж тоглоомноос бол гаргадаг ийм харгас систем юм шиг бол санагддаг болсон. За яг энэ дүрэн бол магадгүй манай маршалч гэсэн үйлчлсэн байхыг бол үгүйсгэх аргагүй. За ингээд өнгөрсөн дугаар дээр ерөнхийдөө зөвлөлт холбоот улсын зүгээс манай Монгол улсад хийсэн олон хармуу одоо зүйлүүдийн нэг өчүүхэн хэсгийг нь ярьсан бол за өнөөдрийн дугаар дээр бас Манччин гүрний зүгээс манай Монгол үндэстний эсрэг хийж байсан аимшигтай харгас хамгийн тийм ёс суртахуунгүй үйлдэлүүдийн бас нэг одоо жижигхэн хэсгийг бол өнөөдөр ярихаар бол бэлэн болоод байгаа. За юм гэдэг мэдээч хэрэг бас ээлж дараатай байх ёстой гэж бодож байна. За яагаад ингээд одоо манж гэхүү одоо хятад яг өнөөдөр бол одоо бүгд найрамдах хятад ард улс бол манж гүрнийг бол одоо ингээд залхамжилсан ийм улсад гэж өөрсдөө бол танилцуулаад яваад байгаа. Тэгэхээр яагаад энэ Орос хятад гэдэг энэ хоёр хөршөө ер нь ингэж төлхөө яриад байна вэ гэхээр өнөөдөр манай нийгэмд Монголд Орос эсвэл хятад за мөн одоо Америкч гэдэг юм уу ингээд энэ гурван их гүрнийг дагаж хөлөө хугалахын шахуу ингэж дагаж гүйдэг өмнөөс нь бараг боож өгөх гэж байгаа юм шиг ингэж тэмцэж уурдж бачимдаж бачуурдаг ийм хүмүүс бол одоо бас маш их болоод байгаа юм шиг надад санагдаад байгаа хитрхи юм туулширсан үзэлтэй. За гэтэл яг үнэндээ бодит түүхийг бид нэр сөхөөд харах юм бол манай Монгол улсын түүхэнд бүр эртнээсээ эхлээд хизээж ямар ч харийн улс манай Монгол улсад хизээч бүр сайн зүйл хийж байсан тийм түүх бол огтоосоо байдгүй юм бэлээ. За аль ч улс манай улсад бол хизээч чин сэтгэлээсээ тусадж байгаагүй хүнд хэцүү байдалд орох үед яг чин сэтгэлээсээ цэвэр за энэ одоо тусадч та хөрх юм гэдэг ч юм уу иймэрхүү өнцгөөс бол биднэрт бол хинч тусадж байгаагүй юм байлээ. За ийм болохоор одоо юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр яг үнэндээ бол их гүрнүүдийн дунд эрх ашиг гэж байгаа, тохироо бүрдсэн мөчүүд гэж байгаа. Гэхдээ хамгийн гол нь бидэнд бол найз гэж байхгүй. Иймээс одоо бусдад найдаж биш харин өөрөө өөрсдийнхээ хар толгойг одоо өөрсдөө дааж амьдрах ёстой юм байна. Ер нь цаашдаа бидэнд өөр сонголт байхгүй гэдгийг бидний өнгөрсөн түүх тэр чигээр батлан харуулж байна шүү гэдэг одоо ийм мессежийг өгөхийн тулд энэ хоёр хөршийг жоох ингэчд яриад байгаа. Яг нь Америкийн талаар яагаад тэгж ихээр ярихгүй нөхөр Америкчууд ч одоо Монголоос маш хол оршдог улс нэгдүгээр хоёрдугаар 20 дугаар зууны түүх манай түүх чинь тэр чигээрээ зөвлөлт холбоот улстай холбоотой болохоор Америкийн нөлөө манай улсад яг үүндээ байгаагүй болохоор одоо энэ Орос хятад хоёрыг ярихаас өөр аргагүй яг манай хувьд бол одоо ийм л дүр зураг бол бий болоод байгаа юм л. За тэгээд яг энэ бүхнийг л одоо өөрөө өөрсөндөө л эзэн бай гэдгийг нэг ялангуяа залуу үеийнхэнд ойлгохыг хүсэж байгаа учраас одоо ингэж цуврал маягаар хийгээд байгаа шүү. За ингээд ерөнхийдөө гол сэдвтэ оръё. За ер нь альва энэ улс үндэстнийг мөхөх хамгийн шилдэг бөгөө шалгарсан арга бол одоо цэрэг зэвсэг бус харин эдийн засгийн боолчлын арга зам байдаг. За яг ийм арга зам бол байсаар ирсэн. За Манччин гүрний хувьд бол одоо монголчуудыг зөвхөн цэргийн хүч эсвэл одоо чин гүрний хууль цаазаар бидний өвөг дээдсийг өмнөх үеийнхнийг тогтоом барьж байсан гэвэл түн шиг худлаа зүйл бол байхгүй. За Манччин гүрний хэрэгжүүлсэн хамгийн аимшигтай хамгийн урт хугацааны хамгийн хөнөөлтөй бодлого нь юу байсан бэ гэвэл за хятад манжин тэр худалдааны пүүсүүд буюу одоо Бээжингийн эдийн засаг тагнуулын давт сүдчээ Монголд маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан тэр явдал байсан. За энэ өнөөдрийн ярих сэдв бол яг үнэндээ зүгээр нэг тийм худалдаа 8 пүүс компани хоорондын тэр харилцааны түүх бол огтоосоо биш харин бүхэл бүтэн үндэстнийг өрийн намагт одоо амьдаар нь живүүлж за бүх баялагийг нь хувх сорсон тэр хамгийн аимшигтай түүхэн тохиос ер нь хамгийн аимшигтай мөджилгийн системүүдийн нэгнийхэн талаар бол дэлгэрэнгүй ярих болно. Дэлхийн талыг морин туураагаар тамгалж явсан нүүдэлчдийн үр сад 19-р зууны үе гэхэд өөрсдийн ямар ч эрх мэдэлхүйгээр хүн төрөлхтний түүхэндх хамгийн аимшигтай хамгийн төгс зохион байгуулалттай эдийн засгийн боолчлолын торонд гүн гүнзгий шигдээд байв.
Манччингүрэн Монголыг зөвхөн хууль цаазын төмөр гинжээр бус харин торго дурдан хаш хөөрөг шамин шаазангийн торгомсог урхаар гинжидсэн юм. Энэхүү давт ажиллагааны гол гүйцэтгэгч нь Бээжингээс тусгаалan эвгээгдсэн Даашин хүү 80-тай зэрэг хятадын томоохон пүүсүүд байв. Тэдгээр пүүсийн эзэд Монгол ноёдын сэтгэл зүгээр маш чадамгай тоглож хий хоосон бахархал дээр нь дөрөөлөн мөсхөө хүү буюу жилийн 30-аас 50% хүрдэг хүүгээс хүү бодогдох харгас системийг Монголын тав нутагт нутагшуулж чадсан юм. Үүний үр дүнд ноёдын өмссөн торго дурдан уусан цайны өр хэдхэн жилийн дотор уулын чинээ болон өсөж тэрхүү өрийг дарахын тулд жирийн матчин ардын хоттой хоныг сүйдчийн хурхтай нь хамт унаж явсан морийг нь имээлтэй нь булаан авч хятад руу туудаг цуст тогтолцоо бий болоод байв. Гэвч үнэндээ энэ бүхний цаана зүгээр нэг худалдаа 8 бус бүхэл бүтэн улсын амьсгалыг хянаж байсан Бээжингийн тагнуулын асар том сүдчээ ажиллаж байсныг монголчууд тухайн үед даанч мэдсэнгүй. Тэгэхээр Монгол түмэн хэрхэн яаж явж байгаад Бээжингийн модон сампингийн өмнө өвдөг сөхөрч эдийн засгийн гүн ангал руу амьдараа гулсан орцгов. Өнөөдөр бид хэний ч ярих дургүй. Монголын түүхийн хамгийн харанхуй мөн маш олон хүмүүс үгүйсгэх гэж оролддог, бараг буянтан байсан мэтэр түүхийг өөрчлөх гэж хүсдэг боловч эцсийн дүндээ аимшигын гашуун нууцуудын нэг болох пүүсүүдийн мөдчилхийн давт түүхийг бүрэн задлан шинжлэх болно. Түүнчлэн та бүхэндээ манай контентыг дэмжиж оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа Бехровка брендийг танилцуулж байгаадаа таатай байна. Бехровка нь манай улсын шингэн хүнсний соёлд цоо шин өнгө төрөх болон онцгой амтыг оруулж ирж байгаа Чех улсын бахархал болсон ликер юм а. Мөн Бехровка нь 20 гаруй төрлийн байгалийн ургамлаас бүтсэн хоол боловсруулалтыг дэмждэг ликер учраас хүмүүс ихэвчлэн хоолны дараа зохистой хэмжээгээр хэрэглэдэг юм байна лээ. Иймээс Бехровканд хэтрүүлэн хэрэглэх гэхээсэн илүүтэйгээр амт үнэрийг чухалчилдаг соёлтой хэрэглэгчдэд илүү нийцтэй ликер юм а. Тэгэхээр манжин иргэшээлийн он жилүүдэд Монголд орж ирсэн хятадын худалдаачид болон пүүсүүд одоо яг тухайн үеийн пүүсийнх нь бол ягч одоо бид бүхний бодож байгаачлан өнөөгийн одоо сэтгэхүүгээрээ боддог шиг тийм чөлөөт зах зээлийн үр дүнд тэгэж жам ёсороо бий болсон 8-ачд бол огтосоо байгаагүй. За харин 8-ны цаана давт 8 буюу одоо тусгай даалгавартай ирсгээсэн тийм 8-ачд байсан гэж ойлгох нь зөв. За юуны өмнө тэд нэр одоо хизээч ядуу ардуудын байгаа газарт бол 8 хийх гэж бол хамгийн түрүүнд очтгүй байсан. Учир нь тэд бүхэл бүтэн улс үндэстний гартаа оруулахын тулд хамгийн түрүүнд уураг тарих болсон толгойтой нь өөрөөр хэлбэл одоо эрх мэдэлтэй тэр хошуу ноёдыг бол одоо хамгийн түрүүнд урагдах хэрэгтэй гэдгийг тэдгээр худалдаачид бол маш сайн мэдэж байсан. Хятад худалдаачид Монгол ноёдын өргөнд эрэхтэй хамгийн дээд зэргийн торго дурдан үнэт хаш хөөрөг нарийн хизтэй шаазан идэл гаанс тансаг үнэрт цай барьсаар инээмсэглэн орж ирдэг байв. Энэ бол жирийн нэг худалдаа бус хүний сэтгэл зүйн хамгийн сул тал руу чиглэсэн маш нарийн сэтгэл зүйн урих байв. Пүүсийн худалдаачид ноёдын гинэн итгэмтгий хамгийн гол нь нэрлэхүү бөгөөд хоосон бахархалтай зан чанарыг нь төгс судалцгаасан байв. Тэд бараагаа шууд зарахын оронд эрхэм ноёнтон та энэ тансаг торгоор өөрийн сүр хүчийг чим мөнгөнд бүү санаа зов та бид хоёрын дунд юуны өршир байх вэ дараа нь боломжтой болох үедээ өгөөрөө хэмээн долгон зусарддаг байж энэхүү үнгүй мэт харагдах тансаглал нь ноёдын дунд үхэлд хүргэх аюултай өрсөлдөөнийг эхлүүлжээ. Нэг хошууны ноён Бээжингийн хамгийн үнэтэй дурдангаар дээд хийлгэж өмсгөд нөгөө хошууны ноёнтон түүнээс дутахгүй гэж хор шарандаа хятад пүүсээс бүр илүү үнэтэй хаш хөөрөг мөнгөн тоноглолыг зээлээр авч эхэлдэг байж хятад худалдаачид харин Монгол ноёдын энэхүү хоосон бахархал атаархал дээр нь гал нэмж тэдний тансаг хэрэглээнд бүрэн донтуулж чадсан юм. Үр дүнд нь Монгол ноёд өөрсдөө бараг манжин хаанттай энэ зэрэгцгүйцэг хүндлэгдэж чадаж байна хэмээн эндүрч сохор бахархалтан согтурч байх зур хятад худалдаачны өрийн жижиг хар дэвтэрт тэрхүү нутгийнх нь хувь заяа газар нутаг мал сүргэн тэр чигтээ барьцаалагдж байлаа. Монгол ноёд энэхүү торгомсог өрхөнд хэрхэн сайн дураараа хүзүүгэн углаж улс орноо ямар аимшигт гүн ангал руу түлхэж байгаагаа тэр үед огтхонч ухамсарлаагүй юм. Хамгийн гол нь хятад болон манж худалдаачдын одоо пүүсийн худалдаачдын тэдгээр өрийн дэвтэрт бичигдсэн тэр өр нь хизээч нэг байрандаа зогсдоггүй байсан. Харин яг л амьд мангас мэтэр одоо өдөр бүр улам бүр зузаарч томордог байсан.
За хятад худалдаачид ноёдод бараагаа өгөхдөө мөсгөө хүү хэмээх эдийн засгийн хамгийн харгас цус системийг бол тухайн үед ашиглаж байсан. За энэ нь бол өнөөгийн бид бүхний маш сайн мэддгээр нэг ёсонд бол хүүнээс хүү бодогдох буюу нийтмэл хүүгийн арга байсан гэж хэлж болно. За үүний үр дүнд жилийн хүн дунджаар 30-50% хүрдэг. За зарим үед түүнээс ч өндөр болж өсдөг байсан. За хамгийн гол нь хууль эрх зүйн зохицуулалт энэ тал дээр манжийн төрөөс октоосоо хийгээгүй шууд зөнд нь хаяад өрийн тааз хязгааргүй дээшээ өсөх боломжтой байсан. За өнөөдөр бол харин хууль эрх зүйн зохицуулалт байдаг болохоор дэлхийн улс орнуудад байдаг болохоор дийлэнх улс орнуудад бол нийт үндсэн өрийн 50%-аас нь хэтрэх ёсгүй гэдэг юм хуулийн зохицуулалтыг хийж бас нөгөө талын эрх ашигыг нь бол хамгаалсан байт юм байлээ. Энэхүү тооцооллын харгас чанар нь хугацаа өнгөрөх тусам хурцдагт оршино. Ноёны бахархад болж өмссөн ганцхан бодолт хоргоны өр хэдхэн жилийн дотор хэдэн 10 адуу хэдэн зуун бод мол болон үрчиж хизээч төлж баршгүй уулын чинээ том үр болон хувирдаг байв. Пүүсийн худалдаачид эхний хэдэн жил өрийг нь октоосоо нэхэхгүйгээр инээмсэглэн хүлээж хүүг нь зориудаар өсгдөг байсан. Тэдний хамгийн том цаль байв. Тэгвэл Монгол ноён тэрийг өрөө хэрхэн төлдөг байсан нь бүрч эмгэнэвтэй. Яг эндээс манччин гүрний хуулийн хамгийн аимшигтай яргалал мэт заалтууд хэрэгждэг байв. Манжийн хуулиар хошуу ноёны хувийн өрийг хошууны өр буюу нийтийн өр болгон хувирахыг хуульчлан зөвшөөрсөн юм. Энэ бол цэвэр залмих байв. Өөрөөр хэлбэл худалдаачид манжийн төрийн даалгавраар ирсэн гэдэг нь яг эндээс бүрэн тодорхой нотлон харагддаг. Монгол ноён авсан торгоо төлж дийлхэ болох үед пүүсийн худалдаачид инээмсэглэхээ болж жинхэнэ чөтгөрийн дүр төрхөө гаргаж эхэлдэг. Тэд манжийн хуулиар далаалгаж ноёны хувийн тансаглалын үрийг тухайн хошууны харьяатай бүх ард түмний хүзүүнд шууд тохон өөрүүлдэг байв. Өчигдөрхөн ноёны уусан ганц аяг тансаг цайны төлөөсөнд өнөөдөр жирийн нэгэн матчин ард үеийн үед өсгсөн хоттой хоноо унаж явсан ганц морио сүйдчин унахтай нь хамт хятад худалдаачдад булаалгах эмгэнэлт хувь тавилан Монгол нутаг даяар бий болж эхлэв. Энэ бол яавч шудраг ёс биш. Харин Монголын нийт баялагийг хуульчилсан байдлаар тонон дээрэмдэх гэсэн эртнээс бэлтгэсэн нууц ажиллагаа байв. Энэ бол манччин гүрний төр засаг ямар ч эвд чад ашиглахгүйгээр бүхэл бүтэн үндэстнийг цусгүйгээр хядаж хөлс хөдөлмөрийг нь сорсон хамгийн төгс хууль ёсны дээрэм байсан юм. Гэхдээ энэ бүхнээс илүү хамгийн чухал зүйл нь юу вэ гэвэл Монголын нутагт тархаад байсан манж болон хятад пүүсүүд бол яг үүндээ зүгээр нэг хитвчээ түнтэлхийг хүссэн тийм шуналтай наймаачуд бол октоосоо байгаагүй. Тэд нэр манжийн эзэнт гүрний нүд чих болж Бээжингийн амьсгалыг Монголын өнцөг булан бүрт бол хүргэж байсан асар том хамгийн төгс зохион байгуулалттай тагнуулын сүдчээ байсан гэж ойлгож болно. За манжийн хаан монголчуудыг цэргийн хүчээр дарлаж байх нь бол яг үнэндээ зардал мөнгө маш их гарна. Дээрэс нь дэндүү эрсдэлтэй үйлдэл гэдгийг бол маш сайн мэдэж байсан. Иймээс манжийн төр засаг ерөнхийдөө худалдаачин гэх тэр гэмгүй цайлхан инээмсэглсэн дөрүүдийн ард нуугдсан тагнуулуудыг ашиглаж эхэлсэн байдаг. Пүүсийн худалдаачид хошуудын төвцгээс эхлээд хамгийн бөглөө алслагдсан отог жинс хүртэл саадгүй нэвтэрч ноёд тайж нарын хамгийн ойрын шадар хүмүүс болон хувирч чаддаг байв. Тэд 8 их нэрийдлэр хошуу ноёдын өргөөнд сар жилээр саатан амьдарч тэднийг арх цай торгонд мансууруулангаа хамгийн чухал мэдээллүүдийг нь чимээгүйхэн цуглуулдаг байж. Тэдний өврийн дэвтэр зөвхөн өрийн тоо бус улс төрийн маш нарийн мэдээллүүд давхар бичигддэг байв. Аль хошууны ноён хэр их хөрөнгө, хэр их цэрэг зэвсэгтэй байна. Хэн нь манжийн төр дургуйцаж, бослог гаргах тэрсэлгүй санаа өвөрлөж байна. Монголын ард түмний сэтгэл санаа уур амьсгал хаашаа эргэж байна гэх мэтээр бүгдийг нь тэмдэглэдэг байж. Энэ бүх мэдээлэл нууц жингээр дамжиж Бээжинд хүрдэг байлаа. Хэрв аль нэг ноён манжийн бодлогыг эсэргүүцэж зөрүүдлэх шинжтэй болвол манжийн хаан цэрэг хөдөлгөж цус урсгах огтосон шаардлахгүй. Тэд ердөө пүүсүүдэд нууц тушаал өгөхөд болно. Харин маргааш өглөө гэхэд пүүсийнх нь нөгөөх ноёны өргөөнд ирж олон жил хуримтлагдсан тэнгэрт тулсан их хөрөө тэр доор нь гаргаж өгөхийг шаарддаг байв. Эдийн засгийн хувьд гэнтийн асар хүчтэй энэхүү цогцлтын өмнө ямар ч хүчирхэг Монгол ноён хүчин мөхөсдөж мал хөрөнгөө хураалгаж албат иргэдэн автаж бүрэн сүрдэг байлаа.
Энэ бол нэг ч сум гарцдахгүйгээр улс төрийн өрсөлдөгчөө цаазаар авч бүгд бүтэн үндэстнийг айжуу аргаар гартаан атгах манжийн төрийн хамгийн бохор хамгийн хөнөөттэй эдийн засгийн хорлон сүтгэх ажиллагаа буюу терроризм байсан юм. Тэгэхээр тухайн үедээ маш гинэн бөгөөд тансаг хэрэглээнд хит автсан тэр Монгол ноёдын тансаглал болон тэдний тэр сохор бардамсын төлөөсийг яг нарийн ярих юм бол тэд нэр өөрсдөө төлдөггүй байсан ингээд нэгэнт тодорхой болсон. За энэ бүхний хамгийн хүнд хамгийн харгас ачааг бол хөдөө талд мөрөөрөө тэгээд малан амьдарч байсан эгд жирийн малчин ардууд бол нуруунд дээрээ үрцгээдэг байсан. За Пүүсийн худалдаачдын дансан дах хизээж барагдашгүй тэр асар их өрийг хятад худалдаачид бол мөнгөөр бус харин Монголын тал нутагт бичиж буй мал сүрэг, эд баялаг эцсийн дүндээ хүний амь нас нулимсаар төлөвлөж байсан бол түүхийн хамгийн эмгэнэлтэй үнэн юм а. Намар цаг болж мал таргалах үеэр хятад худалдаачид зэвсгэлсэн хамгаалагчдтайгаан хот айлуудаар бууж яг л үлсгэлэн чонод сүрэг рүү дайрах мэтээр хоттой хоныг нь хуйгаар нь унаж явсан ганц морийг нь эмээлтэй нь булаан авч урагш нь цагаан хэрэм рүү туудаг байв. 19-р зууны сүүл үе гэхэд Монголын сая толгой мал түүхийд уул уурхаан баялаг зөвхөн хятад пүүсүүдийн өрийн хүнд ачигдан одож байлаа. Манжийн хуулиар хамгаалагдсан тэдний өмнө эгд жирийн ардад эсэргүүцэл үзүүлэх ямар ч эрх болон хүч чадал байсангүй. Энэ бол зүгээр нэг эдийн засгийн хямрал ядуурл биш байв. Малгүй болсон нүүдэд чин хүн гэдэг амьд өгтлөөс өөрсгүй болдог. Тэдэнд идэх хоол өмсөх хувцас унах унаа үлдсэнгүй. Хамгийн аимшигтай нь сэтгэл өвтгөм эмгэнэл нь өрөө төлж дэвхэ байсан ардууд эцсийн аргаа барж хайртай эхнэр үр хүүхдээ хүртэл пүүсийнхэнд боол болгон өгөхөөс өөр гарцгүй байдалд хүрч байсан зүрх шимшрүүлэн түүхэн баримтууд хүртэл байдаг. Нэгэн цагт дэлхийг чичрүүлж явсан хүчрхэг үндэстэн өөрсдийн газар нутаг дээр өөрсдийнхэн хөлс хөдөлмөрөөр харийн худалдаачдыг тэжээн тэтгэж өөрсдөө үгээгүй хоосорцоож амьдаран соруулж байв. Монголын өргөн удам тал хээр хүм малгүй хоосорч зөвхөн өрийн гинжинд хүлэгдсэн ард түмний цөхрөлийн дуу хоолой тал нутагт энхүү цураатах болов. Тэгэхээр контентынхын дундуур та бүхэндээ товчхон зарц сурталчилгааны маягтай зүйл хийхэд миний орчуулсан манай суугийн зүгээс нэрхлэн гаргасан Адольф Гитлерийн миний тэмцэл ном маань бас худалдаалагдсаар байгаа гэдгийг бол дуулгахад таатай байна. За энэхүү номыг бол 1924 онд Адольф Гитлер бол төрийн эрх мэдэлд гараагүй байх үедээ шоронд хоригдож байхдаа бичсэн ийм ном. За энэ номон дээр бол яагаад ерөнхийдөө Адольф Гитлер дэлхийн 2 дугаар дайныг хийх ёстой болсон, яагаад Оросуудыг, коммунистуудыг үзэн яддаг байсан, мөн яагаад еврейчүүдийг үзэн яддаг байсан гэх мэтэр маш олон мэдээллүүдийг та бүхэн авах боломжтой. Хэрвээ та улс төр сонирхдаг бол, түүх сонирхдаг бол, нийгмийн шинжлэх ухааныг сонирхдаг бол энэ ном бол зайлшгүй таны бас ширээн дээр байх ёстой ном юм шүү гэж ингэж хэлмээр байна. Тэгээд авахыг нь аваад хаях бол хэрэгтэй. За ингээд энэ ном маань бас гадуур худалдаалагдахгүй байгаа. Хэрвээ та авахыг хүсвэл 60 мянган төгрөгөөр зарагдаж байгаа 9924 7042 гэдэг дугаараар бол хөргүүлээд захиалаад авах боломжтой юм шүү. Тэгэхээр энэ Монголын тал нутагт бол цусаар бичигдсэн энэ бүх эдийн засгийн мэдчилгээг хамгийн дээд зэгт нь хүргэж жинхэнэ дангаараа шахуу ингэж монополчлон ноёрхож чадсан цорын ганц байгууллага бол Монголын түүхтэй салшгүй холбоотой Даашин хүүгийн пүүс байсан. За энэ Даашин хүүгийн пүүс гэдэг бол өнөөдрийнхөөр бол зүгээр нэг тийм худалдааны мухлаг бол огтоосоо байгаагүй. Харин Даашин хүүгийн пүүс гэдэг бол бүхэл бүтэн хэв дамнсан логистикийн сүлжээ, худалдаа болон банк санхүүгийн үйл ажиллагааг бүгд нь цогцоор нь ингэж нэгтгэж чадсан. За манжийн хааны гэр бүлээс хүртэл бараг дутхааргүй эрх мэдэлтэй болж чадсан ийм үндэстэн дамнсан манчин гүрний асар том бизнесийн корпорац байсан гэж харах нь бол зөв. Даашин хүү пүүс Монголын эдийн засгийн судсыг бүрэн атгаж байлаа. Тэд Монголын бүх мал сүрэг ноос ноолуур түүхийн эдийн үнийг дураараа хамгийн доод түвшинд хүртэл унган тогтоож эсвэргээрээ хятадаас оруулж ирэх цай даавуу гурил будааны үнийг хэдэн 10 дахин нугалж зардаг үнэмлэхгүй монопол эрхийг хэрэгжүүлж байв. Монголчуудад тухайн үед өөр хэн нэгэнтэй наймаа хийх, үн тохиролцох ямар ч боломж зах зээлийн чөлөө төрсөлтөө байсангүй. Даашин хүүгийн хэлсэн үнэл эцсийн хууль болдог байв. Хамгийн ноцтой нь Даашин хүү пүүс Монголд бараг төр доторх төр болон хувирсан юм.
Тэд өөрсдийн гэсэн тусгай зэвсэгт хүчин хувийн шоронтой байсан бөгөөд өрөөнд төлөөгүй ард иргэдийг дураараа барьж хорин эрүүдэн шүүх эрхтэй байв. Мөн зах зээл дээр тэд цайн тоосох болон өөрсдийн тамхтай хувийн тэмдэгтийг төлбөрийн хэрэгсэл болгон гүйлгээнд ашиглаж яг л төв банк шиг мөнгө хэвлэгтэй адил эрх мэдфийг эдэлж байв. Монголын хязгааргүй уудам нутгаас сорж авсан асар их мад сүрэг баялаг нь даашинхүү пүүсээр дамжиж хятадын хойд мужуудыг тэр байтугай Бээжингийн хааны ордны хүртэл тэр чигт нь тэжээж байсан гэхэд хэвслэхгүй. Энэ бол нэг үндэстний эдийн засгийг бүрэн эзлэн түрэмгийлж баялагийг нь өөрсдийн болгож чадсан түүхэндх хамгийн аимшигтай эдийн засгийн эзэнт гүрэн байсан юм. Гэхдээ альва дарангуутал хэдий чинээ хатуу харгас болж хувирах тусам түүнийг эсэргүүцэх тесрэлт бол төдий чинээ хүчтэй болж хувирдаг ийм жамтай. Эдийн засгийн энэхүү хязгааргүй дарамт боолчлол нь бол эцэстээ монголчуудын төвчээрийг бол бүр мөсөн тасалсан гэж хэлэхэд бол буруудах зүйлгүй. Газрын хэвлий доторх баялаг Монголын мас сүрэг хөлс хөдөлмөр төдийгүй үр хүүхдэн хүртэл ингэж харийн худалдаачдын өрийн боол болж байгааг бол эцсээ тултал ухаарсан Монголын ард түмэн болон их оронч үзэлтэй Монгол ноёдын дургуутсал бол тухайн үедээ ингээд дээд цэгтээ хүрээд цагтай тесэрдэг торох болж хувирсан гэж хэлэхэд буруудах зүйлгүй. Ингээд эцэст нь 1911 он болов. Манччин гүрэн дотоодын хямралд орсон тэрхүү түүхэн эгзэгтэй мөчийг монголчууд маш сайн ашиглаж чадсан юм. Улмаар Монгол нутагт зэвсэгт бослог гарч үндэсний эрх чөлөөний хувьсгал ялснаар Богд хаант Монгол улс тусгаар тогтнолоо даяар олноо зарлан тунхаглав. Шинээр байгуулагдсан Монгол улсын засгийн газраас гаргасан хамгийн анхны бөгөөд хамгийн түүхэн шийдвэрүүдийн нэг нь хятад пүүсүүдийн өрийн дансыг бүр мөсөн хүчингүй болгож тэг зогсоох тухай эрс шийдэмгий зарлиг байв. Их хүрээний гудамжинд олон 10 жилийн турш ард түмний цус нулимсаар бичигдсэн тэрхүү хизээж барагдашгүй өрийн данснуудыг уул овоо мэтэр овоолж байгаад нийт олноороо галтаж өн уртад зангигдсан тэгдсэн уур хилэнгээ нийт олноороо шатаан тайлцгаасан юм. Энэхүү дүрлцэж буй гал бол мэдэхгүй хүнд зөвхөн хідэн муу цаас шатааж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ энэ галын дул 200 гаруй жил үргэлжилсэн эдийн засгийн гүн боолчлолын төмөр гинжиг тас хайлуулсан үйл явдал байв. Даашинхүү тэргүүтээ манжийн тагнуул мөржилгийн эзэнт гүрэн хэдхэн өдрийн дотор Монголын тал нутагт үнс нуран болон хувирч нэгэн цагт хаан мэт ааширч байсан хятад худалдаачид амиа хоргоохын тулд ганцэг хоосон хэв давн дөрвцгээж эхлэв. Ийхүү монголчууд дэлхийн түүхэндх хамгийн аимшигтай эдийн засгийн мөдөчлөг торгомсог өрхнаас сая нэг ангижирч өөрийн нутагта өөрийн мал сүрэгтэй жинхэнэ эзэн нь болж тусгаараа тогтнолынх нь цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалах боломж эцэст нь дахин нэг удаа ингэж олдсон юм. Тэгэхээр эцсийн дүндээ ингээд дүгнэж хэлэхэд магадгүй зарим нэг хүмүүс бол энэ хүртэл сонссон хүмүүс байх юм бол зарим хүмүүс бодож иж магадгүй. Өөрсдөө л яг үндэ зээл авсан юм чинь төлөх нь зөв ёсны хэрэг шүү дээ гэж ийм аргумент бол гаргаж магадгүй. Манж хятад худалдаачд бол буруу байхгүй гэж бодох нь бол яг ингэж харах юм бол нэг талаараа зөв. Гэхдээ яг үнэндээ бол цэвэр бизнесийн харилцаа бол энэ харилцаа бол огтоосоо байгаагүй. Энэ харилцааг хятад болон манж пүүсүүд болон Монгол ноёд Монголын ард иргэдийн хооронд энэхүү харилцааг цэвэр бизнесийн харилцаа гэж андуурч болохгүй л гэж хэлэх гээд байгаа. Худалдаа авагч нь бол өөрөө хүсээд үр тавьсан юм чинь пүүсүүдийн буруу бас юу байх вэ? Энэ бол зах зээлийн хууль шүү дээ гэж ингэж өнгөц дүгнэх нь бол маш их буруу. Яагаад энэ буруу вэ гэвэл энэ бол худалдаачны дүрээр халахвчилсан манжийн төрийн бодлохоор зориуд баталгаажуулсан тийм геополитикийн системт мөдчдөг байсан гэдгийг бол шууд ойлгох хэрэгтэй. Худалдаа, пүүс, 8 гэдэг энэ бүхэн бол ердөө өнгөлн давталт буюу косметик төдийл байсан. Үүнийг 3 шалтгаан дээр ерөнхийдөө тайлбарлаж өгүүлсгий. Нэгдүгээр шалтгаан гэвэл чөлөөт зах зээл гэдэг бол өрсөлдөөн болон сонголтын дээр тулгуурлаж тогтож байдаг ийм онцлогтой. Гэтэл Монголын тал нутагт Оросын эсвэл өөр бусад улсын эсвэл бүр дотоодын худалдаачид шууд ингэж чөлөөтэй нэвтрээд хүссэн үннээрээ худалдаа хийх боломж тэдэнд огтоосоо байдаггүйсэн. Эцсээс даашинхүү зэрэг тэр томоохон пүүсүүд манжийн төрийн ивэлд орвол Монголын нутагт
ямар барааг хідэн төгрөгч гэж байх вэ? Хэд гэж үнэлэх үү гэдгийг тэр үнэлгийг бол дураараа тогтоодог. Тийм үнэлэхгүй монополи эрхийг бол дангаараа нэгдүгээрт эдэлж байсан. За хоёрдугаарт гэвэл яг цэвэр эдийн засгийн системд хэн зээл авна, тэр хүн өөрөө зээлээ төлөх ёстой ийм хууль үйлчилдэг. За гэтэл тухайн үед ямар хууль үйлчилж байсан бэ гэхээр бүр манжийн хуулиар шүү. Бүр засаг хуулиар ноёны хувийн тансагын тэр өрийг хошууны жирийн ард түмний малаар мал сүргээр ингэж хүчээр төлөвлөдөг ийм хууль үйлчилж байсан. За энэ бол яг үнэндээ эдийн засгийн харилцаа бол яасан ч биш. Харин төрийн хуулиар зөвшөөрөгдсөн шууд дээрэн байсан гэж ингэж ойлгох нь зөв. Би өөрийнх нь малыг өсгөөд мөрөөрөө амьдрчээтэл яагаад тэр хүний авсан зээлийг өрийг би өөрийг төлж өөрөө хувхаа хоосорж ингэж ядуурх ёстой юм бэ? Энэ шудраг бас биш. Энэ бол эдийн засгийн харилцаа биш. За 3 дугаарт гэвэл яг жинхэнэ худалдаачин, наймаачин, бизнесмен хүний зорилго бол ашиг олох явдалд бол оршдог. Хамгийн гол зорилго нь тэр. Харин эдгээр пүүсүүдийн манж хятад пүүсүүдийн зорилго нь Монголын язгууртнуудыг эдийн засгийн дөнгөөр хүлэж өрийн намагт ингэж живүүлэх ийм арга замаар манжийн эсрэг ямар ч эсэргүүцэл үзүүлэх чадамжгүй, эдийн засгийн чадамжгүй болгож ингэж барьцаандаа оруулаад өөрсдийнх нь дуулууртаа ингэж хүүхэлдэй болгож амар аргаар Монгол ноёдыг манжийн төр ингэж хяналтандаа байлгах зорилготой ийм маш нарийн геополитикийн давт зорилготой ийм ажиллагаа байсан. Тэгэхээр энэ бол яг үндэ эдийн засаг, чөлөө зах зээл, бизнесийн харилцаа бол огтоосоо байгаагүй. За ингээ эцэст нь хэлэхэд худалдаа гэдэг бол мэдээж хэрэг ингээ хоёр тал хоёулаа хождог. За хин хиндээ өр өгөөжтэй харилцааг бол хэвдэг гэж би бол ингэж ойлгохтой. За харин нэг тал нь хязгааргүй баяжаад нөгөө тал нь үгээгүй хоосроод бүр үр хүүхдүүдэд хүртэл өгөх хэмжээнд бол хүрч байсан энэ харилцаа бол бизнесийн харилцаа гэж хэлэхэд бол хэцүү харилцаа санагдчихэв. Яг нь бизнесийн чиглэлийн хүмүүс, эдийн засгийн чиглэлийн хүмүүс доор өөрсдийнхөө бодлыг бас бичиж болно. Би магадгүй хитрхи нэг талдаа тууширсан байдлаараас яриад байхыг үгүйсэхгүй. Тэгэхээр та бүхэн бас юу гэж бодож байна? Би бол яг үнэндээ бол энэ харилцаа бол эдийн засаг гэдэг тэр гоёмсог косметикоор ингэж халахвчилсан чимээгүй дайны харилцаа байсан л гэж ингэж ойлгоод байна. За тиймээс Монголын эдийн засгийг сорсон энэ гашуун түүхийг бид нар энэ гинэн нүүдэлчин ба энэ завьтай худалдаачдын хоорондын чөлөөт ийм 8 чөлөөт эдийн засгийн харилцаа байсан мэтэр ингэж эндүрч болохгүй гэж надад бол ингэж бодогдож байна. За энэ бол энэ харилцаа бол нэг бүхэл бүтэн үндэстнийг цус урсгахгүйгээр боолчлохын тулд чөлөөт зах зээлийн тийм гоёмсог хуурамч баг зүйлсэн хамгийн бохир бөгөөд харгас геополитикийн зэвсэг байсан гэж ингэж дүгнэж байна.